Улсын хурлын даргын 68 дугаар цэхэмжээр байгуулагдсан ажил хэсгийг халж байна. За энэ ажил хэсэг Монгол хүний амьдралын чанарыг дэвшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг хийх зорилготой ажил хэсэг. За ажил хэсэг маань бас Монгол Улсын засгийн газраас хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр байгуулагдсан ажил хэсэгтэй хамтраад бас хэд хэдэн удаагийн уулзалтуудыг хийсэн. За Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын агентууд за хүн ам зүйн чиглэлээр судалгаа хийдэг Монгол Улсын их сургууль, удирдлагын академи зэрэг төрийн өмчтөн ихтэй сургуулиудын судлаачид эрдэмтдтэй уулзалтуудыг хийлээ. За мөн Японы сайн дуршлагыг судалж Азийн хүний нөөцийн чиглэлийн академийн хамт олонны бас танилцлаа. Ингээд хэд хэдэн судалгааны ажлуудаар орчод явж байгаа. За энэ судалгааны ажлуудын үр дүнд бол ерөөсөө бидний амьдралын чанарт нөлөөлж байгаа гол асуудлууд дээр хэрхэн яаж өөрчлөлт хийж ямар хууль эрх зүйн орчныг өөрчлөх юм, ямар хууль эрх зүйн орчны хэрэгжилтийг шаардах юм бэ гэдэг дээр асуудлуудад тодорхойлж гаргаж ирэх зорилготой ажил хэсэг ажиллаж байна.